За би залуу мандал хөтөлбөрийн төгсөгч. Зориг сан Монголын залуучуудыг хөгжүүлэх дэмжих замаар Монголын боловсролын хоосон орон зай тогтоог. Beyond Scholars Programming төгсөгч. Энэ хөтөлбөр нь миний гадаад их сургууль суралцах мөрөөдлийн хамгийн анхны алхам байсан. Ийм ч учраас энэ хөтөлбөрөөр дамжуулж олон залуус би тусч байгаадаа маш их баяртай байна. Би байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч. Зориг сангийн хөтөлбөрт хамрагдсанаар надад маш олон боломж үе хаалга нэгдсэн. За мөн олон салбарын найз нөхдөдтэй болоод танилын хавар эзэлсэн. За сайн байцгаана сонсогчдоо та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн төгсөгчтэй холбооноос хөтөлбөрийн анхны төгсөгчдийн төлөөлөл манай холбоо гүйцэтгэн байгуулагчдын төлөөлөл болох олон жилийг амжилттай удирдах байгаа ундрмаа болон алтан гэрэл нархыгаа бас зориг сан алумни подкастнда урьж оролцуулахаар хэлсэн байна. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад студид төрөлцсөн ирсэн ундрмаа ихч болоод аагийнхта баярлаа. Шинэ оны минь төргийа. За баярлаа. Ингээд анхны постны анхныг очиж болж байгаа их баяртай байна. Тэгээд бидний хүлээн авч байгаа хоёргадаа болон бүжид их баярлалаа. Тэгэхээр EFP алумны хамт олонны зүгээс байгаль орчны манлайлал хөтөлбөрийг 10 жилийн хүрээнд бол ойн хүрээнд Зориг Foundation алумны подкастыг гаргахаар ажиллаж байгаа. Тэгээд 10 жилийн хүрээнд хийж байгаа ажлын нэг хэсэг нь бол энэ подкаст болж орох юм аа. Тэгэхээр энэхүү подкаст нь EFP төдийгүй Зориг сангийн төгсөгчтэй хоорондын холбоог бол холбох, за хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулах, байгаль орчин ээлжийн дадал зуршлыг бол олон нийтэд түгээн дэлгэрүүлэх гэдэг их олон зорилготойгоор одоо энэ подкастыг эхлүүлж байгаа юм. Тэртээ 10 жилийн өмнө анх EFP гэдэг энэ хөтөлбөр зарлагдаж байх хугацаанд яг энэ Зориг сангийн хөтөлбөрт холбогдсон түүхээсээ бидэнтэй энэ хөө яриалсан эхлүүл зүйтэй болоо гэж бодож хэдүүлэн хамтдаа эргээд 2010 оны Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийг одоо өөрсдийнхөө CV-г анкетыг өгчээсэн тэр түүхээс эхлээд ундрмаа хичээс эхлэв. За подкастт орж оруулсанд баярлалаа хоёгаадаа. Яг 10 жилийн өмнө манай эмэгтэйд надад яг энэ мэдээллийг авчаад тэгээд дараа нь хэлжээсэ укагч энд нэг юм хөтөлбөр яваад байгаа юм биш үү гэдээ надад анх санал болгочихсон. Тэгээд хөтөлбөрийн талаар фэйсбүүкээр орж мэдээлэлтэй танилцаад яг тухайн үед бол нөгөө газрын засны салбарын байгаль орчны асуудлыг хариуцаад 3 дахь жилдээ ажиллаж байсан. Тэгээд бусад салбарын залуучуудаас маш их туршлах, судлах тийм үе байсан. Тэгээд тухайн үедээ яг манай энэ байгаль орчны манлайлал хөтөлбөр маань баг анхны шахуу байгаль орчны хөтөлбөр байсан. Тэгээд тэр нь бол маш их сонирхол татсан. Дээрээс нь бусад салбарын мэрэгжил нэгт одоо залуучуудаасаа туршлага солилцох зорилгоор шууд анкета өгчээсэн. Дээрээс нь бас газрын засны салбарын байгаль орчны талаар хүмүүс тэрээр мэдээд байдаг. Уул уурхайг айгүйх мэддэг мөртлөө газрын засаг гэхээр бас нэг жоох ойлголтод дутуу байдаг. Тэгээд тэр талаарх ойлголтыг бас энэ залуучуудаа өгье гэсэн тэм зорилготой орсон. Гэхдээ яг хөтөлбөрт ороод ингээд хамрагдаад дуусныхаа дараа айгуу хитрхи нэг талыг бариад орцсон тий. Зөвхөн би л баг салбараас сурталчлана гэж бодоод орцсон байсан. Тэгээд төгснөхийн дараа маш олон залуучуудаас айгуу олон юмыг сурсан. Яг байгаль орчин гэдгийг ерөөсөө ганцхан уул уурхаагаар төсөөлж болохгүй юм байна. Байгаль орчин гэдэг чинь алхам тутамдаа одоо бодож явах алхам тутамтай юм ингээ холбогддог тийм юм гэдгийг бол маш сайн ойлгож авсан. Тэгээд маш их зүйл сурсан. Тэгээд энэ хөтөлбөрт анх холбогдчихсан. За миний хувьд болохоор 10 хонд чинь сонин дээр гарсан байсан юм. Өдрийн сонин захиалдаг байсан. Тэгээд өдрийн сонин дээр гарсан байгаа. Тэгээд тухайн үедээ болохоор манай Баатарыг захиалсан манай бид нэг уулуурхайн компани байгаль орчны асуудлаар ярьдаг. Тэгээд захиралтай хэлээд захирлаа нэг ийм хөтөлбөр явж байгаа би орчд юм билээ гэж чинь дарга бүр амар дэмжиж. Тэгэж аагийн яста уулуурхайн асуудлын талаар ерөөсөө уулуурхай одоо үйл ажиллагааны улмаас байгалыг яаж хамгаалж байгаа талаар хүмүүс ойлголтгүй байдаг. Чамшиг залуучууд зүгээр ингээд ажиллая гэдэг бас нийгэмд тодорхой хэмжээний одоо оролцоотой байх хэвээр тийм болохоор чи заавал ор гэдэг. Тэгээд бүр ажиллаж чөлөө өгөөд цалиндаа чөлөө авчиж болно гэдэг тушаалах байна. Тэгээд анх орж исэн. Тэгээд тухайн үедээ бас нөгөө манай Зориг сангийн байгаль орчны хөтөлбөр чинь насны хязгаартай шүү дээ. Тэгээд би уцаар яриад укаст гэсэн байдгийн. Гэсэн. Тэгээд залгаал ингээд би ингээд одоо тэдэн сард хэд өрөх гэж байгаа байхгүй юу. Тэгээд намайг орж болох юм болоо гэдгсэн чинь орж болно гэх. Тэгэл анх очив. Тэгээд тухайд нөгөө залуухан бас халуухан тэгэл нөгөө бараа амд гараа ихэс буцахгүйсэн юм уу да очил амар томрол. Та нар одоо энэ хөтөлбөрөөр тэгээд яг юу надад заах уу? Би хөтлөөс юу сурах уу морох гэл томорч байгаа. Тэгээд энэ ямар даварцсан гараа гээд хөтөлбөрийн одоо тэр үе чинь одоо нүүбд ажиллагаа булгаа одоо англид байгаа онон хоёр хөтөлбөрийг зохион байгуулсан. Тэгээд тэр хоёр баг сүүлийн шатанд үлдээсэн гэсэн. Энэ нөхөр одоо ямар амар өнгөр байгаа энийг ах уу байх уу. Тэгээд ямар ч авсан. Тэгээд би тухайн үед нэрэл одоо юу сурна эднэрээс гэж бодоол анх очсон. Тэгэл анхны өдрөө шууд за би үнэхээр сурах юм их байгаа юм байна.
ойлгохгүй юм зөндөө байгаа юм байна. Хүмүүс ямар лаг байдгийг, ямар амар хайрцагнаас давчдагтیں۔ Ингээд тэгээд боддоо л. Тэгээд айгүй их юм сурсан. Тэгээд би бол залуучуудыг бол EP хөтөлбөрт оруулах гэж боддог. Яагаад гэвэл зөвхөн ажил мэргэжлээсээ гадна өөр хүмүүсийн байгалийн талаар бодож байгаа бодол. Тэгээ гол нь заавал мэргэжлийн хүн биш. Янз бүрийн мэргэжлийн хүмүүс байгаар илүү их нөгөө ийм солонго шиг тий олон өнгөтэй ийм гоё үзэл бодол нэгтгэх юм болоо гэж боддог. Тэгэхээр яг одоогийн төвшөнд ч гэсэн байгаль орчны асуудал 10 жилийн өмнөхөөсөө ч илүү өндөр төвшөнд хүмүүсийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг бид нар алхам тутамдаа мэдэрч байгаа. Тэгэхээр яг энэ биднийг сонсож байгаа залуучуудад байгаль орчны асуудал яагаад бид нар анхаарал хандуулах нь чухал юм бэ гэдгийг та хоёр өөрөөсдийнхоос өнцгөөс тайлбарлаж өгвөл. Хүмүүс нөгөө байгаль орчин гэхээр дандаа л уурлуу урахаа бодоод идэг. Тэгээл уул уурхаа нөхөн сэргээл дэвдэрсэн газрын нөхөн сэргээл гэл нөгөө ингээл амар нэг дүр зураг харагдаад байдаг шээ том машин яваал бөөн ингээл хөрсөн ингээл талхалагдсан. Тэгээ яг тэгж бити ойлгоосоо угаасаа байгаль орчны асуудал гэдэг чинь хүнтэй л холбоотой. Хүний буруутай үйл ажиллагаанаас одоо энэ бидний яриад байгаа дэлхийн дулаарл уур амьсгалын өөрчлөлт гэл бүх юмнууд чинь яг хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэдгийг ойлгоод байгаа юм шиг байгаа. Тэгэхээр ойлгоод байгаа мөртлөө яг тэр хийх ёстой өөрчлөлттэй болохоор хүмүүсээс хайгаад байдаг. Ерөөсөө өөрөөсөө эхлүүлдэг. Тэгэхээр залуучуудын оролцоо хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй оролцоо нь юу байх юм гэхээр ерөөсөө л чи гэртээ усаа хэмэнчих, цахилгаанаа хэмэнчих, үр хүүхдтэй одоо байгаль орчны талаар те өөрөөрөө үлгэрлээд тэгээд зөв үлгэр дуурайд үзүүлчих юм бол тэгээд чи өөрөө өөрчлөлтийг өөрөөсөө эхлээд эргэн тойрныхоо бүх хүмүүст нөлөөлж чадах юм бол эн чинь цаашаа явсараад маш том өөрчлөлтийг авчирна. Тийм болохоор л залуучуудын оролцоо маш чухал шүү гэдгийг энд онцлмаар байгаа. Бид ч одоо 10 жил хугацаанд янз бүрийн юм хэлсэн шүү дээ. Байгаль орчны талаар ингээд олон нийтэд хүргэе, илүү хүмүүст мэдээлэлтэй болгоё гэж хэлж байгаа. Тэгээ хамгийн анх нь өөрчлөлтийг өөрөөсөө гэх нэг өөрөө санаачлал хийсэн. Тэгээ тухайд нэг юм тэнийг өөрөө гэж бодоол шалт тэнийг өөрчлөлтийг өөрөөсөө ч гинөө өнтер гэж бодсож одоо баг өөрчлөлтийг өөрөөсөө ч баг юм болон тэгэл өөрчлөлтийг өөрөөсөө бичдэг болчихсон. Тэгэл гэтээ энэ бол ингээд айжуух юм шиг мөртлөө ингээд амар том нөлөөтэй байгаа юм л та. Тэгэл одоо хэдэн жилийн өмнө чи манай нэг зулаа гэд манай жилийн төгсөгч дараа өргөдөх байх тий. Зулаа бол ингээ хуульч мэрэгчлээ. Тэгээд байгаль орчны чиглэлээр ингээ санаа сэтгэл тавьж ингээ ажилтдаг. Тэгээд өөрөө санаачлаад ерөөсө хог хаяад хахаар ингээ хүмүүс хог хайдаг. Нэг газар ингээ хог хайцсан мэт. Тэгээд хогийг хэлэхээр өөр хүмүүс хайцсан юм шиг ингээ хандлага байдаг юм а. Тэрийг ингээ өөрчлөө гэдүүлээ. Зохиомжтой нэг юм видео шторк хийсэн. Тэгээд миний машин ямар хогийн сав юм уу гэд. Тэгээд тэр дата маань болохоор ингээд нэг 2 өдрийн дотор 100,000 хүн хүрсэн. Facebook-оор видео тавиад тэгээд зохиомж нь болохоор ингээд машинтай ингээд явж цогоор хог шидчихдэг байхгүй. Тэгээд сурвалжлагч араас нь ч та ингээд ягаад цогоор хог шидэж байгаа юм гэсэн чинь миний машин тэгээд хогийн сав байхгүй шүү дээ. Миний машин ямар хогийн сав юм уу гэдэл тэгдэг. Амар тийм өгөөцсөн тийм мессеж ихгүй. Тэгээд өөрөө гол үрдэн тоглосон манай зулаа. Тэгээд 100,000 хүнд нэг өдөр 2 өдрийн дотор хүрсэн. Тэгээд тэр нь болохоор юу хэлж яах нөхөр 100,000 хүн чинь Монголын нийт хүн ам 3%. Тэгээ би дараа нь тэр асуудлыг ингээд яг яриад Америкт ч нэг сургалтанд сууж байхдаа нэг найзуудтай ярьсан. Ингээд 4% ингээд бид нэр хүрсэн байгаа маа гэдгийгсэн чинь бүр хүн амын 4% аа гэх. Хүн амын тухай ярьсан. Тэгээд яг асуудлын гол нь юундаа вэ гэхээр байгаль орчны асуудлыг бид ингээд амар томмор бодоод байгаль орчинд биений оруулж байгаа хувь нэмэр их байж чадахгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ тийм бол биш. Ингийн юмнаас л хэлж байгаа. Жишээ нь ашиглахгүй байгаа өрөөнөөсөө тоогоо гарахтаа гэрлэн онтрах тий. Эсвэл бол зингэлэхгүй ажиж адаптероо тогн залгах ингээл маш энгийн юмнуудаас л эхэлж байгаа. Тэгээд энэ хандлага одоо ингээд чиглэлээ ингээд солиод явахаар ингээд байгаль орчинд хийж байгаа нөлөө бол амар их. Тэгэхээр хүн болгонд ороод байгаль орчныг бодоол бид чинь нэг л дэлхийтэй нэг л хийг амар хайрлах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгээд эн чинь ингээд одоо өндөр харж байгаа Австрали амар гал дүүмэр орчих тий. Уур амьсгалын өөрчлөлтийг ингээд хүмүүс итгэдэггүй хүмүүс бол бүлтэн твь шатж яхад бол одоо тэг цагт болсон байх гэж боддог. Тэгээд бид нар бол хандлага за Австралийн тэрийг манд ямар амтаа ингэж бодож байлгүй тийм бол биш. Тэгэхээр бид нэр байгаль орчинд хандах хандлага л өөрчлөх хэрэгтэй. Одоо ингээд Укабитерийн машин цэн рүү оруулах гээл шалаар нь дүрнэ хог өгдөн шүү дээ. Ер нь л зулаг хэлцэг бол өнө бидний машин бол өөртөө хогийн савчгал явж байгаа. Тэрэн дээр хүн ч уурлахгүй гудамж таяхгүй тэгж байгаа нэг цоглуулж байгаа хайчдаг байхгүй. Тэгэхээр амьдралынхаа хэв маягт аль болох өөрсдөөсөө эхэлж дадал зуршлуулсан үйлдэлүүдийг хэвшүүлэх нь зүйтэй байна. Тэгэхээр байгаль орчны хөтөлбөрт хамрагдсанараа ямар нэгэн байдлаар таны амьдралд эрг нөлөөлөл өөрчлөлтийг бий болгосон байгаа гэж итгэж байна. За миний хувьд 17 онд хамрагдаад өгснөөс хойш ундаг дуу авсан.
хотынхаа төвжрэлт ч гэсэн нэг машин аваад төвжрэлт нэмэр болоод яг өөрийнхөө эрүүл мэндийг бодсон ч тэр ажилдаа дуугаар ирүүл илүү бас байгаль дээртэлтэй амьдралын юмыг сонгож байгаа болоо гэж бодож юм хөшүүрэг бол надад бол байсан. Тэгэхээр та хоёрын хувьд ийм эерэг өөрчлөлт ямар өөрчлөлтүүд таны амьдралд гарсан бэ? Тэднээс бас бидэнтэй хаваалцвал. Ер нь бол яг энэ хөтөлбөрт орчоод хүн ер нь ганц яг урдх ажлаа хийх биш. Байгаль орчиндөө ээлтэй. Тэгээд нийгмийн хариуцлагатай амьдрах хэрэгтэй юм биш үү гэл одоо ингээд дандаа бодоод байгаа тэр бодлын эхлэл нь яг анх энэ хөтөлбөр дээр тавигдсан юм шиг байгаа. Би яг тэгж хардیں۔ Тэгээд амьдралдаа бас нөгөө зөндөө олон эерэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж байгаа. Ажлын байран дээр гэхээр цаасны хэрэглээгээ бараг байхгүй болгоцсон. Ерөнхийдөө ихэнхдээ дандаа электрон шудангаар хүмүүстэй харьцдаг. Ямар нэгэн юмыг ноорголж, хэвлж одоо харахгүй ч юм аа. Гэртээ ирэнгүүтээ аль болох хог хаягдлаа ангилахыг боддог. Дээрээс нь гялгар утны хэрэглээгээ бас нэлээд буруулж байгаа. Тэгэл өглөө болгон ажилдаа гарахаас өмнө хувцас аваач гардаг гэсэн бол одоо нөөж жагаад бүтэнсээ өдөр ганцхан удаа угаадаг болсон ч юм уу. Тэгээд ийм жижиг өөрчлөлтүүд гарсан. Яг хөтөлбөртэй холбоотой гарсан хамгийн том өөрчлөлт яг л одоо нөгөө ерөөсөө нийгмийн хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Байгаль орчинд ээлтэй амьдрах хэрэгтэй. Насан туршдаа юм байх хэрэгтэй гэсэн тэр яг байнга бодоод байгаа бодлын эхлэл нь яг энэ хөтөлбөр дээр анх суурьнд бий болчихсон баг. Эерэг хандлага гэвэл эерэг нөлөөлөл гэвэл өөрчлөлт гэвэл одоо илүү хүнд төвтэй юм уу да. Одоо чинь хэрвээ би үнэхээр тэр хөтөлбөрт зураг сангийн хөтөлбөрт хамрагдаг байсан бол одоо чинь хуйгаатай танилцахгүй, бүжээдэж танилцахгүй ингээл явах байсан байхгүй. Тэгэхээр над бол хамгийн чухал нь энэ айгүй гоё найз нөхдөдтэй. Тэгээд яг нэг юмд итгэд үнэмшилтэйгээр ингэж ажилдаг. Одоо найз нартай, дүүнэртэй болсон айгүй том нөлөө тий. Тэгээд УК битэрчсэндээ манай EFP-ийн 1-р жилийн төгсөлтийнхэн болохоор одоо айгүй олон жил ингээд 10 жил бид нар чинь найзууд явцгаацсан. Тэгэл одоо ингээд одоо хүртэл найзууд хэвээр байгаа. Нэг талаас бас амар ядаргаатай. Заавал цаг хугацааг ингээд хамт өнгөрөө ингээд бид нар яа. Тэгэл байж байгаа л бүгнээрээ цугларна, хоол идэн, найзуудтайгаа цугларна гэл. Тэр нь ихтэй тэр бол миний амьдрал бас том өөрчлөлт баг. Яа тэгэл эргэн тойрны хүмүүс чинь нэг ингээл байгаль орчин гэдэг ядаргаатай хүмүүс үсвэлдэ. Агийг сонсохоор ингээл дандаа л байгаль орчин ярьчихдаг. Хогоо бити гэрлээ онтраа гэл ингээл яг тийм хүмүүстэй найз болохоор айгу гоё юм хэлээ. Яг бөөнөр ингээ байхаар хог могон дээр ингээл хамт монж байгаа юмд хандж байгаа хандлагууд ингээд гоё. Тэгээд тэр нь миний амьдралаас хамгийн том өөрчлөлт гэж бодож байна. За тэгэхээр эргээр бас нэгэндээ нөлөөж сайхан хамт олныг бүрдүүлж чадсан маань 10 жилийн хугацаанд ирээдүйд бас цаашаа дараагийн 10 жил 20 жил хамт ингээл түүхийг бүтээх байх дурсамжийг. Тэгэхээр яриахаа дараагийн хэсэг рүү шилжүүлээ. Хөтөлбөрийг төгссөн эрч хүчтэй залуус байгаль орчинд ээлтэй асуудлыг илүү өргөн цар хүрээнд хийхийг зорж албан ёсны байгууллага байгуулсан. Тэгэхээр яг 10 оны анхны эсэлт бол та бүхэн байсан. Бас зөрөг сангийн энэ байгаль орчны манлайлагчид төрөмс байгууллагыг үүсгэн байгуулсан санал санаачлагыг гаргасан хүмүүс бол та бүхэн. Тэгэхээр яг энэ санаачлаг хэрхэн яаж гарсан бэ? Гарах хөшүүрг нь юу байсан бэ? Хэн санаачилсан? Яагаад энэ төрөмс байгууллага гэж бодсон юм? 10 онд бид төгсчөөд манай 11 оныхан чинь ингээд нэг гимн ерөөсөө салтгүй. Тэгээл нэг хамт явж идэг. Тэгэл боулинг тоглосон ч нөгөө боулинга байгаль орчинтой холбоол тий. Айраг уусан ч тэрийг байгаль орчинтой холбоол нэг тийм жоохон ядаргаатай. Тэгэл байнга л нэг тийм юм яриад явж идэг. Тэгсэн мөртлөө бас нэг хийдгүү. Сайхан яриад явж идэг. Тэгээд 13 оны төгсөлтийнхэн болоод нөгөө төгсөлтийн баяр дээр ураад яг албан ёсоор хэдүүлээ ингээд 3 дахь жилийнхаа төгсөлтийг авч байгаа юм чинь төгсөгчдийн холбоотой болъё гэд яг төгсөгчдийн холбоогоо байгуулад тэгээд нэг юм туг далбаа малбаатай зураг авахулж ирсэн юм. Тэгээд яг төгсөгчдийн холбоогоо байгуулчаад 13-аас 14, 15, 16 оноод тэгэхээр манай нөгөө энэ одоо хөтөлбөрийн төгсөгч болгон ингээл ямар нэгэн байдлаар аль нэгэн төрөмс байгууллагт ингээд хамрагдсан одоо харьяалагддаг. Тэгэл нэг одоо юу гэдгийг хоёрынхан гэхэд нэг төрөмс байгууллагатай, нэгийнх нь нэг төрөмс байгууллагатай, гурвынх нь нэг төрөмс байгууллагатай тусдаа мөртлөө зорилго нь яг ингээд байгаль орчин чиглэсэн ингээд аюул болон үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэл яваадсэн. Тэгээд 11-ний хувьд гэхээр чи одоо ногоон ох гээл төрөмс байгууллагт нэгдээл нэлээд хэсэг үйл ажиллагааг нь жигдрүүлэл бүр одоо удирдах төвшөнд нь ороод ажиллаад явж исэн. Өөрчлөлтийг өөрөөсөө гээл хөтөлбөр хэрэгжүүлж исэн. Өшөө Монгол улсынхаа 21 аймгийн бүх сумуудыг ногоон болгоё гээл ногоон сум төсөл гээл ингээл аюул олон юмнууд яриад эхлүүлэл яваад байсан. Тэгээ сүүлдээ за хэдүүлээ ер нь ингээд тусдаа өөр төрөмс байгууллагуудад ингээд яваад ахлаар хүчээ нэгтгээд тэгээ манай одоо нөгөө хөтөлбөрийн бас нэг онцлог нь эмчч байна, ламч байна баг тий
бүрээс бүх салбарын хүмүүс байдаг, дуучин байна, урлагийнхан байна, юу гэдэг нь байгаль орчныхан байна гэл бүх салбарынхан байдаг болохоор бүгдээрээ яг өөрийн гэсэн төрлийн бас байгууллагатай болъё. Тэгээд яг зорилго нь угаасаа өөрөө алсын хараан тодорхой байгаль орчин юм чинь энэ дээрээ төвлөрөөд нэгтгээд ингээ хүчин нэгтгээд ажиллах юм бол илүү үр дүнд хүрэх юм байна гэд яг албан ёсоор бол төрлийн бас байгууллага 17 оны 3 сарын 10-нд байгуулад тэгээд гэрчлэгээ тамга тэмдэг авч исэн. Тэрнээс хойш л ингээд 3 дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулаад орон нутгийнхаа хөтөлбөрийг нэмээд нэг 240 тавиулаа болцсон ингээд явж байгаа. Ерөнхийдөө бол манай УК-ийн төрийн бас бодлогыг үүсгэн байгуулсан. Тэгээд намайг ятгасаараа тэргүүн болгоцсон тохойтой. Тэгээд харин тий чамаа юу ч орлого чи гарын сурахад л олно гэсээр байгаа. Тэргүүнд болгосон. Тэгээ тэнгүүд үг хэлнүү тэргээд ингээд дарамтлагдаг байсан. Тэгээд бид нар бол төрийн бас байгуулах зайлшгүй шаардлага байсан л та. Яа тэгэхээр аюу болцсон. Тэгээд бид нэр дотроос нэг яриа хийдэг байсан шүү дээ. Дээр үед чинь мэрэгжил бүхэн сайхан гэдэг. Тэгээ бас энэ одоо бодоод тахна подкастер хийх нь л айтайхан байж магадгүй л нэрэд үт тий. Тэгээд мэрэгжил бүхэн сайхныхаа хүрээнд болохоор бид нөгөө янз бүрийн мэрэгжлийн суурьтай хүмүүс байгаа. Тэгээд бидэнд цуглуулад яриад ингээд бид нар ийм хийдэг, тийм хийдэг. Тэгвэл ингээд байгууллагын дээлтэй мэлтэй гэдэг ингээд ярьдаг ус. Тэгээд тэр хүрээндээ чинь ер нь бол төрийн бас байгууллагын бас нэг ажил нь болохоор гишүүдээ чадахжуулах том зорилт байгаа. Тэгээд тэрэн дээр нь бол одоо Ахмад үеийн төлөөллийн хувьд тий чадах чинээгээр бас оролцож туслана гэж бодож байгаа. Тэгээд энэ дээр манай төрийн бас байгууллага сайхан бас бүх нөгөө удирдлагын баг нь залуучуудтай ингээд халаагаа өгсөн байгаа. Ер нь бол аливаа юм чинь бол ротацтай ингээд залуу халуун хүмүүс нь нөгөө барын хааманд гараад өрхсөн ингээд орж ингээд цус хэлбэж явах хэвээр. Цус хэлбэхгүй ухаар л нэг удаашаал бүх ширээл ингээд заваардаг. Тэгэхээр бид нар бол залуу үед өгсөн байгаа. Манай залуу болохоор ингээд гоё авч яваад хамгийн ихний хийж байгаа ажил нь подкаст юм байна. Тэгээ бид залуу удирдах зөвлөлийнхаа гишүүд бол айгүй баяртай байгаа. Амар иш хүчтэй мундаг залуучууд орж ирсэн. Бүр ярьж заримдаа сонсвол айд шүү дээ. Бид нэр тий ийм төвшөнд одоо ажиллах юм болов энэ агаахаа тэгэрэ мэгээр сандарч мандраа тий. Тэгээд бид нар бол төрөмс байгууллага ингээд цаашдаа бол нэлээд олон жил ингээд айгүй гоё ич хүчтэй явах гэж бодож байгаа. Тэгээд цагаан болохоор та хэд бас тамгаа аваад цухтаалгүй бас залуу үедээ бас ингээд төлөөлөл өгөх байх гэж бодож байна тий. Тэгээ яг бид нар бол төрөмс байгууллагаар 10 жилийн хугацаанд ингээд бодоход нэрэл их ажил хийж оролцсон юм байна л да. Тэдний гэхдээ хамгийн том бид нар яг хийгээд ингээд бидний одоо нөгөө гарын үсэг шиг болсон төсөл бол ихтлийн цаг гэдэг хөтөлбөр байгаа тийм төслөө. Тэгээд бид нар ихтлийн цагаа 11 он 12 он 13 онд тийм 14 онд илүү бүр ингээд ерч зохион байгуулалт болсон. Дэлхий дээр явагдчихсан ингээд Монгол зохион байгуулалт. Тэгээд бид нэр шууд за бид нар өөрсдөө хийгээд тэгээд 15 оноос эхлээд ингээд бүгдээрээ хийгээд ингээд явж байгаа. 5 жил болсон байна. Тэгээд зарим жилд нь бол бүр ингээд за энэ жил болио бүгдээрээ ажилтаа явж ингэж ийсэн аа. Өөдөө тэр нь бөөнөр цуглаж ингэж одоо аяг тагшивны ард сууж ийсэн аа. Маргааш нь зохион болсон үе байдیں۔ Хитгэн цагийн дотор. Тэгээд гэх мэтлэн бид нар бол ингээд айгүй олон чиглэлийн мэрэгчлийн улсад ингээд цугларахаар ингээд айгүй түрүү хэлсэндээ солонгос шиг ингээд хүчээ нэгтгүүл ингээд шатахгүй бүтэхгүй ингэж ирсэн байхгүй. Тэгээд бид нар пад гэж ингээд шийдэл явчихдаг. Тэгээд тэр дотор нь болохоор бүгд л ингээд амар удирдагчнаар идэх байхгүй юу. Тэгээд удирдагчнаар цуглараад ингээд явангуус чинь хин нэг дахиад удирдах хэрэгтэй болт. Тэгээд тэр болгоныг удирдан зохион байгуулдаг энд УК-да их баярлаа. Би ч одоо хайвсан газар ингээд удирдаал ингээд явдаг мөртлөө УК-гийн хажууд бол яг л зэрэг шиг байдаг. Өө тийм үү. За тгий гүцдэг. Шууд гүйччихэл хийгээл тэр. Тэгэхээр тэр бол бас айгүй чухал чанар тий. Хүмүүсийн хувьд хүмүүсийг тэр удирдахч хүмүүсүүдийг удирдна гэдэг бол айгүй хэцүү. Тэгээд тэрийг хийж чадаад ингээд үнэхээр ингээд энэ төрөн бас одоо энэ EFP-ийн төсөгчтэй холбоог ингээд том байгууллагыг байгуулад удирдаад чиглүүлээд өнөөдрийн түвшинд гэж хүргэсэн УК-да бол андаа баярлалдаг. Тэрийн хувьд ч гэсэндээ манай УК маань ингээд бүхнийг ингээд удирдан зохион байгуулдаг. Дотор нөгөө цавуу шиг ингээд бүгдийг ингээд нэгтгэдэг тийм хүчин зүйлээ тийм аа. Тэгээд төрөмс байгууллагыг цаашдаа ажиллах нь зөндөө гоё болох гэж найдаж байна. За яг таныг ярьсан чи УК гэхтээ нулимсаа ноосонгүй. Тэгээд УК гэхээс асууж тэгвэл удирдагчтэйг удирддаг хүний хувьд арга барилаасаа төрөмс байгууллага үйл ажиллагаа удирдах зөвлөлийн зүгээс одоо хэрхэн юун дээр нь анхаарч ажиллуулыг зүгээрээд юм бол тогтмол өвтгтэй үйл ажиллагаа явуулахад яг одоо яг шинэ удирдлагууд бас төрөмс байгууллагыг авсан байгаа. Энэ үед бидний сонсож байгаа ерөөдөө голдоо яг зорилт бүлэг бол манай байгаль орчны манлайлал хөтөлбөрөөр төгссөн төгсөгчид зориулсан сангийн их олон хөтөлбөрөөр төгссөн төгсөгчдөд хандаад ийм подкаст хийж байгаа болохоор яг
тус яг нэг бөө өдөртөгч нар цуглаад шүү дээ манлайлалыг бүрдсэн. Тэгэл төсөл болоод баг болгоод нэгнийхээ санаан дээр ингээл өөрөө өөрсдийнхөө санааг л гаргахчул гойлцоход өөр хүний санааг ичгүү жоохон одоо ичвэхгүй болдог юм уу те амар итгэвтэй байсан гинт. За долмааг их дэмжигдчихсэн биш одоо яах те баг гэд өөрийнхөө санааг дэмжээгүйсээр тиймэрхүү байдал үүссэн шүү дээ. Тэгэд энэ нюансыг яаж тааруулж удирдах авч явж Нондормагч. Ер нь бол одоо нөгөө аливаа байгууллагын үйл ажиллагаа тогтмол байна гэдэг чинь дандаа л өдөр тутмын харилцаан дээр тогтдог. Тэгэхээр бид нарын бас өнгөрсөн хугацаанд нэлийн хэдэн байгууллагатай ялангуяа дэлхийн байгаль хамгаалах сан гээл Ариг банк байна. Нийслэлийн байгаль орчны газар гэдэг юм үү төрийн болон төрийн бас байгууллагууд гэл зөндөө олон байгууллагатай хамтарч ажиллах хэрэггүй зөндөө гарч исэн. Тэгээд гишүүдийн оролцоог бас хангах гээл дандаа л бүгдээрээ харилцаал байгаа юм л да. Тэгэхээр яг хамгийн гол хүчин зүйл нь гэхээр нөгөө оролцогч талуудынхаа болон гишүүдийнхаа сайн муу талыг аягүй сайн мэдж яхах нь чухал. Дээрээс нь яг тэр тухайн хүний те юу чаддгийг, юуг илүү хийхдээ сонирхолтой байдгийг. За баг одоо нөгөө бид чинь 200 хэдүүлээ. Тэгээд ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд дандаа л нөгөө аливаа байгуулагч нэг 80-20-ын зарчмаар ажилладаг штэ. 20% нь манлайлал явж хахад 80% нь дэмжээл явж байдаг те. Тэгэхээр ажил үүргийн хуваарлалт бол аягүй чухал. Яг тэр хүний одоо сонирхсан юмын ажилт нь ингээд хуваарлаад өгчихлээр өссөн хүсээгүй тэр хүн ингээд өөрөө хийгээд явцдаг. Тэгэхээр яг өнгөрсөн хугацаанд ч гэсэн манай одоо ганцхан миний гэлтгүү манай одоо нөгөө удирдах зөвлөлийн 9 гишүүн бол бас дандаа л ингээд мундаг салбарын манлайлагчтай байгаа. Эсвэл энэ төрөмс байгууллагыг одоо үдээ зэрэгтэй авч явахад маш их хүчин чармаалт гаргаж исэн. Тэгээ тэр болгон дээр ажиглагдчихсан юм нь ерөөсөө л тухайн хүн хинбэ гэдгийг аягүй сайн мэдчих хэвээр. Одоо яг ингээд амьдралын найзууд болсон, бизнесийн хамтрагчуд болсон, нэг нь хүүхэд гараалт хүрэхэд гэрт нь очиод баярладаг те, нэг нь хурмаа ихэд гүүгээл очдог. Тэр үйл ажиллагаанууд чинь нөгөө хүн одоо хамт хөдөө явах гэдэг юм уу те 2-3 хоног майхнаа бариад өөртөө хоол хийж те тань гаргаж идээд ингээд хөдөө явхад ч гэсэн хин хинбэ гэдгийг аягүй сайн харагддаг. Тэгэхээр яг тэр гишүүдээ аягүй сайн таньсан тэр харилцаанд орж байгаа нэг оролцогч талуудаа аягүй сайн мэдсэн байхад ажил үргээл зөв хуваарлчих юм бол яг тэр удирдах төвшөнд бол нэг их асуудал үүсэх байх л гэж бодож байна. Хамгийн гол нь тухайн хүндэд төгссөн ажлын хуваарлж хэрэгтэй байх. Агийнхаас сая Нондормагч ярин дээр гарлаа. Анхны төгсгөгчдийн зүгээс одоо хүртэл ингээм хамтдаа бид ирээдүйд хамт байна. 100 болгоо ингээд гэр бүлийн найзуудаараа хамт агаар салхин гардаг Монгол орнороо аялдаг гэсэн. Тэгэхээр яг энэ аяллаа хүрээнд гэр бүлүүдийн зүгээс EFP гэх одоо гэр бүлтэй холбоотой хамгийн нэндэнд дурсамжуудаас хуваалцвал тийм ээ. Зөндөл дурсамж байгаа. Зөндөө зөв тий. Яг хөдөө ингээ аялахын хамгийн гоё юм нь юу штэ. Манайхан чинь нөгөө альсаар гад ингээ чухам багланд орцсон. Ингээл одоо машинтай ингээл явж бол цогсон гутал ингээл паа гэж бахан залж үзэрчтэй. Залуучууд майхан заханаас тусаал ингээл явцдаг. Охтууд ингээл хоол болоо ингээл бэлдээд эхэлдэг. Тэгэл залуучууд майханаас тусаал хоолн дээр туслал ингээл дусдаг байхгүй. Тэг яг энэ дээр одоо ариуна гэд манай нэг төгсгч байгаа. Манай жидийн төгсгөлтөө. Одоо энэ хүн сонсол ахaltaа байхгүй. Тэгээд таны ондгыг нэг энэ ярьчи. Айгу нандин дурсамж. Манай ариуна Москвад төгссөн. Айгу төвтмат хүн байхгүй юу? Тэгээ юмыг бол амар честний хийдэг, амар нарийн зохион байгуулалттай аюу гоё хийдэг юм баггүй. Тэр нэг жил бид нар бөөнөр ингээл аялал хөдөө ингээл буугаал ингээл майхан захнаас цал ингээл буцаал буугаал ивчих. Манай хариуна өөрцөг яам хийчихсэн баггүй. Амар өссөн. Тэгэл бүгдээрээ өөрцөг яам хүлээж исэн чи харин ингээл хийж байгаа харсан чи ингээд нэг цакус шиг ингээд тавган дээр ингээд өөрцсөн ингээд алаглуулсан. Өөрцөг яам гэсэн. Бид нар юу солиороод байгаа вэ? Шууд таадгаа эвгөөч. Шууд ингээд аваа идчихсэн. Тэгээ тэр бол аягүй дурсамж. Тэгээ бас нэг дараа нь бас нэг хэдэн үлээ хатварчны өхнөөрлөө бас нэг одоо манай найз одоо манай хөтөлбөрийн биш нэг хэсэг найзууд хамт явсан байхгүй. Тэгээд тэр энд явхад л амар гайхажсэн. Нөгөөдөл нэг очоор ингээд эдгээр ингээд машинаас буугаад шууд зохион байгуулалтнаар бол юм гээл явж шээ. Нөгөө хэд нь болохоор яг нэг аялагч нэг жочид айлд ирсэн жочид шиг ингээд буунгат ингээд майхан бидний байхан бараг хүлээх зогсчихдаг. Эсвэл хоол ихтэн хажууд нь хараал зогсчихдаг. Тэгээ сүүлд нь зургуудаа утсан чинь нөгөө ингээд тэр зурган дээр нэг тэд нэр ингээд зочиж чигээ зогссон. Бидний л наан бүндгэнэл хоол игээл ингээд явчихсан. Тэгээд байгаль орчны EP хөтөлбөрийн маань ингээд төгсөгчд маань ингээд аялж маялахаар айгуу гоё амархан айгуу гоё чухам байгуултаа ингээд бүгд аялал сурцсан хүмүүс байд юм шиг гэн тий. Тэгээд аялал хамт явахаар ингээд аялал сурцсан хин ч ингээд нэг
гончгоноод идэггүй. Ядраатай юм шиг тэгээд нэг хоолнд ихэд удаад ах юм халуун байна, хүүдэн байна гэхгүй. Би ерөөсө тийм сонсож байгаагүй манай аяллахын хувьд янз бүрийн л аяллуудыг хийсэн. Тэгээд жил болго ингээд гоё аяллуудыг зохион байгуулдаг болж байгаа. Тэгээд тэр нь ч гэсэндээ ганцхан EP гэж зарлалгүйгээр өөр янз бүрийн хүмүүсээс оролцвол бас бид нэр туртаа явах болно гэж бодож байгаа. Энд дээр би нэг дурсамж ярьчих. За тийм. Ерөөсө мартадгүй нэг дурсамж байдаг байхгүй юу? Бүр он сартай 14 оны 9 сарын 21 ингээд бүр чэйжилсэн. Тэгээ 14 оны 9 сарын 21-нд би яг 3 дахь хүүгээ төрүүлсэн байхгүй юу? Тэгээд манай яг 11 оны төгсөлтийн бүрний ундрмаа гэд 2 хас гараад яг тэр өдөр хормоо ээжсэн. Дээрээс нь манай 11 оны төгсөлтийн хандрагийн мен төрсөн өдөр яг 9 сарын 21-нд байдаг. Тэгээд өглөө яг ингээд төрчөөд өндөр орон дээр ингээд баг яг дөнгөж төрчөөл нөгөө хүүхдээ маань угаах гал аваа явцсан ч байлаа. Аагээ залгал. Ука одоо хоримдоо явах чинь чи хаана вэ гэсэн чинь би амжихгүй юм шиг байна. Би сая дөнгөж хүүхдээ төрүүлчихэл өндөр орон дээр байна л да гэсэн чинь за тэгвэл чи амжихгүй юм байна л да. Нөгөө хэд нэг амар юу те чи амар нөгөө хүндлэг үзэх юм биш үү те. Тэгсэн чинь за чи тэгвэл амжихгүй юм байна л да. Худлаа юм байна л да. За гэж уцаа тасалж исэн. Тэгээд тэгсэн чи энэ нэг 11 12 цагийн үед нөгөө бүрний ундрмаа хоёроо хоримн дээр очиод бөөнөрөө тэгээ хоримн дээр нь очиж оройн гарангуута хандармаагийнхаа төрсөн өдөр дээр очсон байгаа байхгүй 9 сарын 21-нд. Тэгээ төрсөн өдрөөс нь бөөндө гарснаа нэгдүгээр төрхийн үүдэн дээр яг миний платны доор ирчээд дэлхий ээжээ дуулаад бүгдээр ингээд жоохон согтуу те амар ингээд чанга дуу яваал доор л нэг хүмүүс дэлхий ээжийг дуулаад байна. Би тэгээд энэ одоо ямар сонин хүмүүс нь очиж төрхийн хашаан дотор орж ирчээд ингээд дуулаад байдаг байна. Юм сонин ухааны юм бодоо бэжсэн чи уцс дуурснаа манай залгаж байна. Байна уу гэж байсан би энэ сайн уу бид нар доолж ин сонсож байна гэж. Сонсож байна гэж. Тэгээ манай чи өглөө төрсөн ч гэсэн дулаан авцсан хүмүүсээ гараад ирээ. Үгүй болохгүй шүү дээ чи зүгээр гараад ирээ гэж. Зөөшлөр энэ би ёстой болохгүй би хүүхдээ ганцаар ингээд орхиод ингээд гарч болохгүй энэ төр гэд. Тэгээ тэр бол ингээд одоо эдрийг харах тоолондоо л ингээд тэр баг дуулж байгаа дуун ингээд ихэн сонсож байдаг. Миний хувьд бол бүр хамгийн тод дурсамж юусаа мартадаггүй хамгийн гоё өдөр байсан. Тэгээд яг бид нар ийм байдлаар л одоо хүртэл ингээд би энийхээ аз жаргалтай бүх мөчүүдийг хамтдаа хуваалцдаг. Зовлонгойгийн ч гэсэн хамтдаа нэмгэлдэг ийм гоё найзууд болсон байна. 9 сарын 21 бол таны түүхэн үйл явдал шүү дээ тий. Тэгэхээр энэ зориг сангийн байгалийн манлайлал хөтөлбөр зөвхөн EFP Улаанбаатар хоттой биш бүр орон нутгийн байгалийн манлайлал гэдэг үргэлжлээд хүрээтлээд 21 аймгийн залуучуудын төлөөллийг нь байгаль орчинд дуу хоолойгоор ирэхэд анхаарлаа хандуулах тал дээр нь ажиллаж байгаа. Тэгээ түрүүнс байгууллагын дараагийн 10 жил ирээдүг манай хоёр хэрхэн яаж харж байна? За 10 жилийг бол 10 жил ч одоо сүрх гэлэнгүй шүү дээ. Тэгээд 10 жилиг бол бид нар бол ямар ч энэ 110 жилийн аваа байгаа. Тэрийг ямарчсан хийн 10 жилийн хугацаанд болохоор илүү нөгөө мэдлэг тулгуурласан гишүүдэд хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Ялангуяа гишүүд дотроосоо бас эрдэмчлэгийн хурал зохион байгуулдаг болмоор байгаа энэ нэгдүгээр. Эсвэл бол жижигхэн төсөл хөтөлбөр шалгаруулдаг болмоор байгаа юм тий. Жижигхэн фонд жижигхэн одоо санхүүжилт дотроосоо босгоод тэгэхээр нэг жижиг төсөл хөтөлбөрүүд ингээд шагнаад урамшуулад зохион байгуулад эндээсээ шалгарсан төслөө олон нийтэд таниулаад ингээд явдаг болохоос битгийхэн юм байж магадгүй. Зүгээр яг хэдүүлээ санхүүгийн талаас нь яаж зохион байгуулалтанд орох вэ гэдгээд л жоохон бодох хэрэгтэй байх л та. Гэхдээ ч одоос нэг 200 гишүүнтэй болсон чинь зүгээр татвараар цуглархад л овоо мөнгө бол босоод ирж байгаа гэж бодож байна. Ер нь бол тий яг хүн болгон татвараа өгөөд явах ингээд явчих юм болоо нэг тий жилийн 8 сая төгрөг тий. Тэгээ эндээсээ нэг жижигхэн фандинг зохион байгуулад чинь оюутны нэг эдэмшлийн хурлын санхүүжилт өгдөг энэ төр болчвол бас гоё ихгүй тий. Эдэмшлийн хурлыг зохион байгуулад шагналсан одоо тэргүүлсэн хүүхдэд нь тодорхой мөнгөн урамшуулалт энэ төр болгодог болоод ингүүл бас ирээдүйд нөгөө EFP хөтөлбөрт хамрагдах хүмүүсийн цар хүрээ нэмэгдээс гадна идэх баялаг болж магадгүй л юм тий. Гэхдээ яг өөр зөндөл одоо юм байна л да. Тэгээ ихтгэлийн цагаа бол ямар ч 10 жил зохион байгуулсаар байх болно. Тэгээ энэ жилийн зохион байгуулалтанд би бол өргөн хүрээгээр бүтэн фронтоор оролцъё гэж бодож байгаа. Өдөртөн зохион байгуулах ажилтан тий бүтэн фронтоор давталж орё гэж бодож байгаа. Тэгээд 10 жилээр одоо ондурмаагийн хувьд одоо юу бодож байна? Бидэд нөгөө яг төрөмөс байгуулагч нөгөө Rural EFP орон нутгийн EFP-г анх өөртөө төслийн бичээд санхүүжилтээ аваад ингээд гаргаж ирсэн. Тэгээ энэ юунаас үүссэн гэсэн чинь бид нар ингээд аягүй хоорондоо ярьдаг байсан байхгүй юу? Бүх сумаа ногооруулъя гэл. Тэгэл за сумаа ногооруулъя гэхээр яг төлөвлөгөө бүр ингээд гаргаад бичиж суужсэн. Энэ жил хамгийн ойрхон Төв аймгаас нь эхлэе. Төв аймаг дээр очиод тэгээд ингээд
одоо ингээл өөрснөө те яг тухайн үед ингээд бодоод хаад өөрснөө нэг одоо мод аваачаал Төв аймагт тариал тэгэнгүүтээ тэрийг жил болгон хэн ирэхөө те яаж арчилж хамгаалах уу гэж тиймэрхүү юм ярьжсэн. Ер нь бүгдээр энэ байдлаараа энэ айгу бүтгүн байна. Тэгэхээр орон нутаг болгонд бидний төлөөлөл байхын тулд бид нар орон нутагта EFP гэдэг хөтөлбөрийг зарлаад тэгээ 21 аймгийнхаа одоо нөгөө оролцогч төгсөгч нараараа дамжуулаад энэ сумаа авруулж болох юм байна гэд анх яг орон нутгийн тэгж одоо үсчихсэн орон нутгийн байгуулагчдын мандаалал хөтөлбөр. Тэгэхээр ерөнхийдөө суурийг тавьсан мó гэж хараад байгаа байхгүй юу? Нөгөө сумыг ногооруулах. Тэгэхээр дараагийн 10 жилдээ яг ногооруулж эхлэсэй л гэж бодоод байна л да. Тэгээд манай нөгөө төгсөлтийн зулаа шунхлаа өгтэй шунхлагаар оглдог зулаа мань дандаа тэгж ярьдаг байхгүй юу? Бидний өнөөдрийн өдөр тутамдаа ингээд байгаль орчин ингээд хийгээд байгаа зүйлийн үр дүн өнөөдөртөө харагдахгүй байж болно. Гэхдээ бид нар өвөө эмээ болсны дараа бидний хүүхдүүд тэдний үр ачин энэ манай өвөгийн тарьсан мод штэ, эмээгийн тарьсан мод штэ гэд бидний тарьсан модны сүдэрт үр хүүхд маань тоглож өсөг гэд нэг тийм урайтай. Дандаа л тэрийг яриа явж байгаа байхгүй. Тэгэхээр яг дараагийн 10 жилдээ энэ урай болон тэр Монгол улс нийт ногоон байх тэр суурь бат бөх тавиасэл гэж харж байна. Тэгэхээр яг одоо та хоёр ямар ажил дээр төсөл хөтөлбөрүүд дээр төвлөрч ажиллаж байна? Яг одоогийн төвшөнд 20 онд эхтлэхийн цагаар л айгүй гойчхон байгуул иргэсэн зорилттой байна. Миний хувьд бол байгаль орчны тал дээр бол одоо угсэл мэрэгжлийн байгаль орчин. Тэгэхээр яг мэрэгжлийн дагуу ажиллаа хийж л байгаа. Тэгээ яг миний яг зорж хийдэг ажил бол дотор орчны агаар амбахтал. Тэгэхээр тэрийг бол хийгээл ингээл явах л та. Тэгээ ОК бит хоёрын хувьд бол хамтраад бас бизнесүүд хийдэг. Тэгээд тэрний нэг нь л нэг зөвгийн бал үйлдвэрлэдэг нэг тийм хийгээд явж байгаа. Тэгээд ямар ч 20 онд тийм гараас гаргаж зах зээл нийлүүлнэ гэсэн том зорилттой л байгаа. Тэгээд манай ОК-аас нэг өөрөөс ярих байх удахгүй нэг бас нэг тийм байгаль орчны зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг нэг тийм жишээ одоо компани юм одоо юу гэдэг тийм үйлчлэгээ нэвтрүүлэхээр ингээд зорж байгаа. Дорнод аймагт газрын засгийн ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна дачин тамсаг компани одоо газрын засгийн нөгөө шахуултын үйл ажиллагаан дээр туслан гүйцэтгэгч компаниар ингээд ажиллаа явж байгаа. Яг сая Агийн хэлсэн тэр газрын тосны салбартаа байгаль орчны зөвлөх үйлчилгээний ажлыг эхлүүлэхээр энэ оноос эхлүүлэхээр бас бэлдээ явж байгаа. Хажуугаар нь яг бит хоёрын одоо хийж байгаа ажил юм байна тий. Яг одоо хийж байгаа ажил. Цайнд аягүй туртай. Орон орны цайнуудыг амтлах аягүй туртай. Энэ тэн дээр стандарт орохоор дандаа бүх цайнуудын хоолноос нь илүү ингээд амсаж үзмээр санагдаад тэгээд яг тэр хоббигоороо Хятадаас цай болон бурамны импортын үйл ажиллагаа явуулж байгаа. Тэг яг ийм үндсэн хоёр ажил хийж байгаа. Яг шинээр хийж эхлэхээр төлөвлөж байгаа ажил нь болохоор яг газрын засгийн салбартаа л яг одоохондоо энэ жилдээ байгаль орчны зөвлөх үйлчилгээг эхлүүлэхээр зорж байгаа. Тэрний яг мониторингийнхын зөвлөхөөс манай Агийн ажиллаж байгаа. Тэгээд бүтгөрч одоо би энийхээ зөвлөхийг хийгээл. Тэгэл ногоон тэтмийн зөвлөх ундрмаа тийм би консалтингийн зөвлөх алтан гэрэл гэж явж байдаг шүү дээ. Тэгээд тийм ажлуудыг эхлүүлж байгаа. Тэгээд яг одоо EFP-г төгссөн төгсөгчдтэй хандаад та хоёрын зүгээс санал болгох нэг ном санал болгоно. Тэгээд бас яг хамгийн сүүлд яг одоо гэх юм уу уншиж байгаа нэг киноныг номоос санал болгох яг ямар номн дээр төвлөрч уншиж байгаа. Халах голтгийн ялсан бэ гэдэг номыг уншиж байгаа. Нэг Орсын зохиолч бичсэн. Тийм хин ялсан бэ гэдэг нэг түүхэн одоо дүгнэлт гэх маягийн тийм ном уншиж байгаа. Canon-ны хувьд бол хамгийн сүүлд кино үзсэн кино бол Тунгалаг тамир үзсэн. Тий, тэгээд Тунгалаг тамир айгуу хаяа нэг ингээл нэг үзчихээр айгуу гоё кино байдаг шүү дээ. Тамирын гол хүмүүсийг долоох шахамаа гэвэл. Тий, тэгээд одоо нөгөө айгуу харах хүнцүүд ингээд он цаг өнгөрөхөөр ингээд тухайн бол өөрчлөлтөд байдаг. Тэгээд ингээд бодож байгаа ч юм уу тий. Тэгээд 10 жилийн өмнө үзчихээд одоо хүүхд байхаас л үзсэн л тий. Тэгээд хүүхд байхдаа үзэж ягаад зарим юм ойлгоогүй байсан чи 10 жилийн өмнө үзгээд бас ойлгосон. Тэгээд 10 жилийн яг өнөөдөр үзгээд дахиад нэг ойлгож байгаа байхгүй. Хэмжил ингээд тэр киног би бол тэр хоёр номыг санал болгож байна. Тэр халахын гол хин ялуу гэдэг номыг уншиж байгаа. Тэр санал болгох жоох үзэн шиж байгаа. Санал болгох одоо санал болгох одоо хэлээ. Санал болгох гэх юм. За санал болгох гэвэл миний нэг айгуу тийм сонирхож тэр хүнийг дагдаг хүн бол Ken Robinson гэдэг нэг боловсролын одоо хувьсгал хийх гэж явж байгаа нэг эрдэмтэн бий. Тэрний элемент гэдэг номыг санал болгож байна. Телевизээр бараг үздэггүй шүү дээ. Ерөөсөө үздэггүй барагч байхаа. Тэгээд сүүлийн нэг жил кинонд бас жоохон ороод байгаа. Амар үзээд байгаа. Тэгээ яг одоо уншиж байгаа ном гэхлээр Харизм гэдэг ном уншиж байгаа. Тэгээд тэрийг нэлээд жоохон хүнд санагдаад байгаа тэр ном. Тэгээд
санал болгох ном гэхээр нөгөө өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэдэг ном байдсан шүү дээ. Бид нар ерөөсө хитж уншсан ойддаг байхгүй юу? Тэрийг уншаасаа яг хүн болгоны нөгөө ширээний ном нь өөрийнх нь мэрэгчлэлтэй холбоотой ном байдаг байх л та. Гэхдээ тэр өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал ном ингээд нэг унших болгонд нэг цохилж байгаа юм шиг мэдрэмж авааддаг байхгүй юу? Ингээд сэргийгээл те. Тэгэхээр яг өөрийгөө олоход тэр ном амар тустай. Тэгэхээр тэр номыг заавал уншаарай гэж санал болгомоор байна. За бидний ярилцлага энэ түрээд бас өндөрлөх шатанд орсон. Ярилцлагын төгсгөл подкастын төгсгөлд бидний сонсож байгаа EFP-чүүдтэй хандаж 10 жилийн мэнчилгээ төшүүлэхээс гадна та хоёр бас EFP-г тодорхойлж 3 үгээр илэрхийлэх юм баамаа. Тэгэхээр EFP гэдэг энэ хөтөлбөрийг агийн хавьд ямар 3 үгээр төсөөлж хэлэх вэ? Тэгээд хамт олондоо энэ гэр бүлд хандаж 10 жилийн мэнчилгээ төшүүлэл ямар мэнчилгээ хүргэх вэ? 3 үгээр илэрхийлэгвэл байгаль орчимчид 2 үг л дээ. Байгаль орчны хариуцлагатай байхыг хэлэх юм бол л гэж бодож байна. Тэгээд байгаль орчны өмнө хүн болгон тодорхой хэмжээний хөлөөс үүрэгтэй. Тэрийгэ бүгд биелүүлээсээ юмд хариуцлагатай хандаасаа л гэж тодорхойлдог. За яг EFP үгээр 3 үгээр илэрхийлвэл заавал байгаль орчийг оруулахгүйг бол хариуцлага, манлайлал, тэгээд өдөржин зохион байгуулах гэдэг 3 ажил. 3 үг юм уу? Өдөржин зохион байгуулалт 1 үг л гэж ойлгох тий. Тэгээд ийм л өгнүүд байх болоо гэж бодож байна. Тэгээ 10 жилийн он хүрээнд бас 10 жил бас зөндөө ажил хийлээ. Ирэх он жилүүдэд одоо бүгд насан туршдаач одоо EFP-д хамаарагдаал ингээл явах болов гэж бодож байна. Тэгээд 10 жилийн ажлыг сайхан дүгнэцгээе. Тэгээд ирэх жилүүдийн зорилгыг сайхан тодорхойлъё. Тэгээд бүгдэнд нь 10 жилийн ой мэнд хүргэе. Тэгээд одоо зохион байгуулах комиссоос хизээд огноо охин уу зохион байгуулалт өдөр хизээ болгон тэгээд тэнд болцгаая гэж хэлье. EFP-гэнтэйгээ уулзахаар ингээл нүл хайр шүү дээ тэр чигтээ. Тэгээ манай EFP-ийн бас амар ив нэгдэлтэй. Тэгээ яг 3 үгээр гэх юм бол амар тэмүүлэлтэй залуучууд байдаг. Тэгэхээр тэмүүлэл дээрэс нь бие бинийгаа айгүй үнэлдэг, хүндэлдэг залуучууд байдаг. Ингээл нүл хайр. Тэгээд ив нэгдэл юм да. Тэгээ бид нар өнөөдөр яг ив нэгдэлтэй тэгээ бие бинийгаа хүндэлдэг бүгдээрээ тэмүүлэлтэй залуучууд учраас өнөөдөр хүртэл ингээд бат бөх 10 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Тэгээд энэ 10 жилд бас нэлээд олон ажлуудыг ингээд хийж явж байгаад бас яг 2-3 ажил дээр төвлөрсөн байгаа. Тэгээд цаашдаа богино хугацааны гэхээсээ илүү урт хугацаанд ингээд үр дүн гарах төслүүдийг илүү хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй баг. Тэгээд бүгдээрэнд нь 10 жилийн мэд хүргэе, удахгүй 10 жилийн ойгоор уулзъя. Тэгээд энэ подкастыг сонсоод одоо манайхан чинь бараг 40% нь гадаадд байлж штэ яг нөгөө бүртгэл харсан чинь тэгээд гадаадд байгаа ч гэсэн одоо мэдчилгээ видео антра илгээгээрэй гэж хэлье. Дээрээс нь манай одоо нөгөө төгсөлтийнхэн чинь ингээд айгу салбарын мэргэжлийн хүмүүс байдаг штэ. Тэгэхээр яг нөгөө би нэг бодчихсон байхгүй юу. Яг салбарынхаа хувцсыг өмсчөөд тэгээд ингээд гоё видео мэдчилгээ илгээх юм бол тэр амар гоё юм шиг санагдаад байгаа. Тэгээд 200 хүн магадгүй бараг нэлээ 20-30 салбарын хүмүүс байх чи одоо эмч гэх юм бол яг одоо эмнэлгийнхаа халаадыг өмсөөд эмнэлгийнхаа байрнаасаа ингээд гоё видео мэдчилгээ илгээгээд тэргээ ингээд бас бүгдээрээ нэгтгэхэд яах юм бол бас айгүй гоё авах. Подкастын урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдын ажил амьдралд нь амжилт бүтээлийн дэдийг хүсье. Борлуулалт зах зээлд нийлүүлээд бизнесээ өргөжүүлээд магадгүй дугуйтай борлуулалт хэрэгтэй бол хизээд билэн шүү шүлээ. Тэгээ хамтдаа ярилцсан та хоёртаа маш их баярлалаа.